ингээд өнөөдөр та бүхэндээ нэлээд сонирхолтой нэгэн газар дээр ирсэн. Хөшлөг хийхээр бэлэн болоод байна. Тэгээд ер нь ямар газар гэх юм бол энэ Парисын төвд байдаг. За монголоор бол ерөөхдөө алтан үлгий заяа. Энд ер нь бол Францын хамгал сууд домог гэсэн хүмүүсийг оршуулдаг байсан. Тэгээд буухан. Тэгээд би яг жоох юм бүрхэг байгаа байхгүй. Ийм бүрхэг. Тэгэнгүүт яг энэ хашаараа орж ирснээс хойш нэг сонирм бас дотор бас амар сонирм болж байна. Сонирм мэдрэгдээд байна. Интернет дээрээс Парисын хамгийн амар газрууд ер нь хаана байдаг вэ гэд хайсан чинь энэ газрыг хоёр дээр гарч ирж илээ. Нэг дээр болохоор катакомб гэдэг газар доорх одоо хүмүүсүүдийн гавлын ясаар хийсэн тийм бүрэн хот байдаг. Хоёрдугаар болохоор энэ Cimetière du Père Lachaise гэдэг энэ оршуулгын газар гарч ирж байгаа байхгүй. Дотор ингээ хүмүүсүүдийг ингээ оршуулсан байгаа. Тэг ингээд бичлэгнүүдийн ингээд энэ хүнээс ямар авч өчвөө. Дараа нь үзэхээрээ ингээд энэ бичлэгнүүдээс янз бүрийн сүнсний ч юм уу нэг дүрс мөрс олж хардаг гэсэн. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Парис хотын нэгэн оршуулгын газар ороод гарах болно. Энэхүү оршуулгын газар нь Парис хотын захиргааны бүр мэдэл байдаг учраас ажиллагаа харуул хамгаалалт маш сайтай газрыг тооцогддог юм байна. Энэхүү газар та ирж сонирхыг гэвэл үн төлбөргүй бөгөөд хэрвээ хүсвэл та гүтэж аван алдартай хүмүүсийн мохноор зочлох боломжтой. Энэ газар ирэхдээ та мэдгэд илүүдэхгүй хэдхэн анхаарах зүйл бий. Энд ирэхдээ тижээвэр ямар нэгэн амьтад авчирч болохгүй. Мөн идэх юм, чанга хөгжим, чанга чимээ гаргах, спортын ямар нэгэн зүйл хийх, арх содруулахын даан зүйлс хэрэглэх, ундаг дугуй бол өөрөө явдаг ямар нэгэн зүйлстэй нэвтэрч болдгоо юм байна. Олон зуун жилийн тэртет амьдарч байсан агуусууд хүмүүсийг энд оршуулан дурсгалыг нь хүндэтдэг бөгөөд өөр өөрсдийн салбартаа нэрээ арилшгүй бэхээр мөхөлж хүн төрөлхтний түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь ирээдүйн хоочтой үлгэрлэн түгээх зорилготой түүхэн юг газар. Мөн дэлхийд даяар алдарсан эдгээр мундаг хүмүүсийн бунхан үзгээр энэ газар жилдээ 3 сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Энэ газар 70,000 гаруй хүний бунхан байдаг гэсэн байна. Эдгээрээс цохос дурдвал Jim Morrison, Oscar Wilde, Frederick Chopin, Edith Piaf, Alan Kardec, Marcel Proust, Éloise Abélard, Honoré de Balzac, Molière, Jean de La Fontaine. За би тэгээ утсан дээр яасан байгаа. Мапныхын зургийг дарцсан. Тэгээд одоо ч би яг хаана яваад байгаа лээ. Гэвь ингээ орцсон те чигээр яваад баруун эргээд бүр тэр дэш явах юм. За тэг явъя. Дотроо одоо тэгж байгаа юм заяа энэ газар нь ерөөдөө түрүү хэлсэнчлэн одоо Францын хамгал сууд хүмүүс байдаг алтан үлгий те монголоор алтан үлгий гэж байгаа. Тэгэд хэрвээ би энд ямар амир хэрвээ би энд ингэ сүнс харах юм бол шүү дээ те сүнстэй таарах ч юм уу сүнс харах юм бол таны харсан хамгийн соёлтой сүнс гэж байгаа. Соёлтой сүнстэй таарна гэсэн. Тэгээ ерөөсөө энэ дандаа юм ундаг тухайн цаг үедээ алдартай тийм хүмүүс тэгээ нэг оршуулгацсан гэсэн үг. Өөхт ямар амир чулуун болов. Цаг агаар магаар нь хүртэл амар хүүтэн байна заяа одоо энэ чи тэ салхилал. Тэгээ ингээл оршуулгын газар дондор яг ийм цаг агаарт сэтгэл санаа ч гэсэн нэг жоохон сонио ийм үед явах чаас эвгүй юм байна. За энэ ингээд ийшээ бунхнууд байна. Гэт дотор нэг орж март явах та. Би ингээд бичлэг хийгээ яваад байгаа нь дараа нь бичлэгнэрээс ямар нэг юм олж магадгүй гэж байгаа байхгүй. Гэтэ мэдрэмж надад нэг юм энд байгаа мэдрэмж надад нэг тийм гоё мэдрэмж өгөхгүй байна. Ер нь жоохон эвгүй байна. Sa famille dit que 1800 форуулгач 1888 онд оршуулсан төслөж. Georges Vicine
тийм байна. Би олон нэг алдартай дуучин байсан Эдит Пиафи бухан дээр очих гэж ер нь явж байгаа. Нэлээд жилийн өмнө киног нь үзчихсэн мөлөө. Тэгээс амьдрал нэлээ уналт босолцтой тийм юм байсан. Тэрний бухныг очиж үзэх гээл энд ирж байгаа юм л да. Тэг яг сайн мэддэг бол тэ Францын талаар сайн мэддэг бол одоо энэ жоо зөндөө архитекторуудын зөндөө гоё нэг байсан. Бараг Францыг барьсан босгосон хүмүүсийн архитекторуудын бухан байгаа. Би ямар амир. Тэмээ логон 21 дэх твс. Тэгэл нэг хөл оршуулгын газар Парис төвд тэгэл хүмүүс ингээл дотор нь ороод суучлах тий. Ийм машин байна. Ингээд дотор хүмүүс гэн ажилтдаг. Ажилтны юм шиг байна. Тэгээд цэвэрлж хяналтдаг. Энэ трактор Oh merde. Yo, j'ai peur. Yo, ist der? Das ist. Yo, сондай усны саунс арай л шүү дээ. Энэ дараа ихтэй юм бах та. Тар бичсэн юм. За энэ годом. Тэнцээ бүр том байшин биш тараа. Тэнд бүр том байшин. Энэ ихтэй хүмүүс байшин та юм уу? Маян өнгөрсөн. 90 он өнгөрсөн хүмүүс. Ерөөдөө нарийн хийц. Гэж гэр бүлийн хүн л орж яадаг хөтлөхүүртэй юм байна. Өчигдөр доор нэг нөхөө шүү дээ. Одоо тэгээд энэ тэрэг би явж байгаад юм хөдлөх ч юм уу. Яавал би яах вэ? Зүгээр бунхан гэж зүгээр ордон л гэдэг юм биш үү баг тий. Хараа хийцэн харалт. Энэ жижигхэн л ордон л хийгээд өгсөн байт юм шүү тий. Гэл тасвартаа хараад дээдлээсээ нурах чинь. Тэг нэгээд тасвартаагээ тавьсан байна. Дээдлээ цорчиж. Аргагүй олон жил тийм чийлэг уур амьсгалтай газар юм цемент бол бухныг ер нь сепульчо гэдэг юм бах та. Сепульчо гэдэг бололтой. Сепульчо de la famille de l'Arc-en. Ийш явах юм бах та. Зөв ямар дивизион вэ? Энэ дэстэй үе сонин өнөр өнөрт чинь тийм хими нэг тийм өнөр өнөртэй. Тийм байл та сепульчо гэдэг бунхан гэдэг бололтой. Тэгээд сайстэг амар айл шүү дээ. Энэ ингээд тийм тэтгэцсэн. Яа. Хүн гарч ирэхлээ үнэ сайхад. Я л иши биш хаа.
За Эдит Пиаф 1915 оны 12 дугаар сарын 19-нд Парисын гудамжинд төрсөн. За тухайн үед Эдит Пиафыг төрөхөд ээж нь гинт гудамжинд ингээ өвдөд тэгээ 2 цагдаа туслаад Эдит Пиафыг ингээ гудамжинд төрүүлсэн гэж байгаа. За Эдит Пиаф нь болохоор 12 нас хүртлээр аавынхаа ээж дээр одоо өссөн. Аавынх нь ээж нь болохоор одоо эмсийн үрэлэн ажилладаг гэсэн гэж байгаа. Эдит Пиафын аав нь цэрэгчин, ээж нь болохоор дуурийн дуучин. Ер нь бол тийм аюулслаг ээж аавтай байсан. За тэгээд 6 настай байхдаа Эдит Пиаф хараагүй болоод тэгээд эмээн болон одоо тэр эмсийн үрэлэнд байсан одоо эмэгтэйчүүд бүгд Эдит Пиафын төлөө сүмд залбираад тэгээд хараа орж исэн юм билээ. Тэгээд үүнээс л Эдит Пиаф ер нь бурханд маш их итгэдэг. За тэгээд 12 настай байхад нь аав нь Эдит Пиафыг одоо эмээгээс нь ирж авдаг. Тэгээд Парисын гудамжинд аав нь циркийн үзүүлэлтээр үзүүлээд одоо Эдит Пиафт ингээд дуулж одоо амьдралаа залгуулдаг байсан. За тэгээд тухайн үед нь болохоор Луи Лефел гэдэг нэртэй шөнийн цэгийн газрын нэг хүн одоо Эдит Пиафыг гудамжинд дуулж авахыг хараад түүний хоолойг нэгэ бишрээд тэг анхны одоо ажлынхаа саналыг өгчсэн. Тэгээд Эдит Пиаф нь болохоор Парис болохоор La Mom Piaf гэдэг нэрээр алдартай болсон. Тэр нь Парисын уур амьсгалыг бэлгэсэн тийм дуучин болж исэн байна. За тэгээд түүний хувийн амьдрал гэх юм бол нэлээд хэцүү. Эдит Пиаф нь одоо гэрэлсэн. Тэгээ хүүхэдтэй болоод хүүхэд нь 2 настай байхдаа өнгөрч исэн байлээ. Тэгээ үүнээс л маш их сэтгэл зүйн асуудалтай. Тэгээ Америк руу байн явдаг байсан. Америкт ч гэсэн ер нь амжилттай, Нью-Йоркт одоо гараа эхлээд карьер нь маш амжилттай байсан. Гэсэн хэдий ч түүний хувийн амьдрал нь одоо гэр бүл нөхрийн тал дээр бол маш их асуудалтай. Түүний хайртай нөхөр Марсель Сагдан гэдэг боксчин Нью-Йоркоос Парис руу одоо ирж явах нислэгтээ онгоцтойгоо ингэ сүрж исэн гих мэтчлэн одоо маш их харамсалтай одоо хувийн амьдралуудын түүхтэй юм билэ. Тэгээд 47 наснда тэгээд нас орж исэн. Тэгээд түүний амьдралд бол хар тамхи, арх бол одоо маш хэцүү байсан. Тэгээд 47 наснда хорвоо орхисон. Тэгээд хэрвээ та бүхэн Эдит Пиафын талаар ингээд сайн үзэх юм бол 2007 онд гарсан одоо англи дээр их юм бол L'Avion Rose гэдэг байгаа. Одоо Францаар их юм бол La Mom гэдэг нэртэй кино байт юм байна. Тэгээ та бүхэн тэр киног үзэх юм бол ерөөхдөө түүнийг бол маш сайн ойлгоно. Тэгээд би тухайн үед жоохон бахта ямар ч тэр киног үзчихсэн байна. Тэгээд надад аягүй гүн гүн сэтгэл төрүүлсэн. Тэгээд энэ хүний буган дээр ингээ ирсэн гэхэд ирээд ингээ харахад бол надад бол амар өөр мэдрэмж төрсөн. За тэгээ баярлаа. Эдит Пиаф. За би намайг олохгүй ч энэ хоёр өгшин тусалж олж өгч байна. Энэ хамгийн алдартай дуу нь шүү дээ. Бас No je n'aurai rien. Regret et rien. Эдит Пиаф. Édith Piaf, tes chansons sont toujours d'actualité. Одоо Édith Piaf-ийн дуу одоо хүртэл одоо ч үргэлж та сонсогдсон. Одоо ч үргэлж байдаг л гэж л хаана л да. Зөө. Famille Gassion Piaf гэдэг юм байна. Гэр бүлнийх нь яг энэ Madame Lambocos Édith Piaf 1915-1963 алдартай дуучин. Бунхан юм бит юм. Түүхэн шүү дээ асал. За. Merci beaucoup. OK. Merci. За өнөөдөр миний бичлэгийн гол зорилго дуусчлаа. Тэгээд бүр Монголд 10 жилд байхдаа нэг киног үзчихсэн. Санагдаад их юм. Тэгээд үнэхээр агуу домогт дуучин. Эдит Пиафтэй амьдрал нь бас тийм бас дардан байгаагүй. Тэгээд хөгжим зохиодог, дуулдаг. Эхлээд яадаг шүү. Би таар гоё түүхийг гоё судалж агаад ярьж өгнө. За өнөөдрийн хамтлагтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд энэ оршуулгын газрын бунхан Европын одоо мэдээж алтан үлгээ те хамаагүй одоо суут хүмүүсүүдийг оршуулдаг оршуулгын газар учраас мэдээж
хараа хяналт мөн одоо арчилгаа торлогоо мэдээж маш сайн байгаа. Тэгээд энэ дунд явж байхдаа нэг зүйлийг ингээд бодож илээ. Одоо бид нар чинь ингээл хизээ мэдгүй одоо үхэл өнгөрөн шүү дээ тий. Адилхан л бүгд л хорвоо жамаараа өнгөрөх нь тодорхой. Тэгээ энэ амьдрал дээр хүмүүс бие биендээ муу санах ч юм уу, хүмүүс бие биендээ өсрөх ч юм уу, эсвэл хоёрын орон зүйл дээр ингээ бие биендээ гомдож хайрын цаг хугацаагаа дэмий өнгөрөөд юм санагдаж байна. Тэгээд энэ ч ингээ цаа ингээ бас нэг Гитлерийн хорих лагерт байсан тийм хүмүүсийн тийм нийлүүлсэн юм бонхон байна. Тэгээд ингээ бодоход тэндээс тухайн үедээс хүмүүс бол мэдээж амьдрахыг хүсчихсэн байгаа. Тэнд бол юу бусдад муу зүйл санах зөв нэг өдөрт илүү амьдрах юмсаа гэсэн бодож исэн баг. Тийм учраас нэгэн олж байгаа энэ амьдрал дээр ер нь нэгэндээ хүлээцтэй буулттай байвал зүгээр юм байна даа гэж бодлоо. Тэгээд өнөөдөр энд ирээд ихэндээч би бодчихлаа. Амар сүнс үзүүлээ те. Сүнс байдаг бол сүнс харуулъя гэж бодчихлаа. Тэгэл цаашаа ингээл гол зорилго руу яваал те. Эдит Пиафын бунхан дээр ирнэ гэл. Одоо сая ирсэн чинь ингээд нэг амар хүчрхэг тийм юм зөв ингээд аавра мэдрэгдээд байгаа байхгүй. Мэдээж тэр хүн өнгөрсөн. Гэхдээ дэлхийн түүх болсон тийм хүний ингээд бунхан дээр ингээд ирсэн гэсэн чинь амар гой санагдаж байна. Тэгэд ийм их түүхтэй газар амьдарч байгаа бид нар бас юус ашиглахгүй, мэдэхгүй те. Одоо энд бол яг түүхийг мэддэг бол одоо энэ бунхан болгоно ч юм уу. Одоо хүн болгоно одоо амьд ахуй цагтаа маш агуу бүтээсэн хийсэн зүйлүүдтэй хүмүүс л мэдэж байгаа. Тэг өгсөн ч гэсэн хүний одоо нэр төр бол амьдрсаар л байдаг. Тэрний тооч юм уу да. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэг хэлж байгаа гол санаа маань бол ерөөдөө өхөд төрөөл мэдээж өхөн үний юм чинь энэ ганц одоо олдож байгаа амьдрал дээр бусдыг гомдоохгүй мэдгүй гомдоохон цаашаа гомдооно вэ хамаагүй. Гэхдээ зүгээр л бусдад илүүтэй юм бодохгүй зүгээр л өөрийнхөө гоё амьдраарай л гэж хүсье. Тэгээд энэ удаагийн бичлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Парист бол зөндөө олон гоё газрууд байдаг. Тэгээд ингээд гоё дараагийн бичлэгүүдээр та бүхэнд гоё юмуудыг үзүүлнэ гэж найдаж байна. Тэгээд лайк дараад subscribe дарахыг битгий мартаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.